Боловсрол сүүг телевиз All Three Media International-ийн албан ёсны хэрэгтэйгээр үзүүлж байна. Нэвтрүүлгийн ивент төгөөч төсөөлөл бүхэн бодит Univision. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч монголчуудтай зориулуу Dage брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч хүн төвд төслийг хэрэгжүүлэгч Deso Properties. Харч хаваг овьяастай сайн йогурт. Шинээр худалдаанд гарлаа. Эрүүл амьдралын энгийн зур. Сайн брэнд. Бид бүтээн байгуулалтуудтай хүн төвд төлөвлөлтийг эрхэм болгож ажилдаг бүтээгчид Deso Properties Group. Мөнгөтэй зочин. Энэ бол танаа гэрт зочлох цорын ганц шоу. Ганцхан асуултанд хариулснаар та нэвтрүүлэгт оролцох эрхтэй болно. Харин та үргэлжлүүлэн тоглож 10 асуултанд хариулбал танд 2 сая төгрөг өгнө. Ялагч болохын тулд та гэрээхийн тухай сайн мэддэг байх ёстой. Хөршөөсөө асуусан ч болно. Харин хариулж чадахгүй бол би мөнгө аваад дараагийн аль руу яв. Надтай тоглоход бэлэн үү? Эхэлцгээе. За энэ хоёрын аль руу орох вэ? Самано. За сайхан урж байна уу? Сайхан урж байна. Хүү ямар хөөргөн муужгаа твэрчээ. Хин гэдэг муужгагийн нэрийг Бүлтэхэ. бүтээдэг байгаа гэртээ. Ингээ бид гуруула муурта дөрүл амьдртээ. Дөрүл амьд юм. Тэгээ түүд орчих уу? За цэцмэрэгнээс сорил үзье. Хавар хамгийн анх ургад цэцгийг юу гэдүүлээ? Яргуу. Тэр ийм амх. Там тапны. За баярлаа. Одоо цогтой. Болноор. За ганга. Хин хинтэй байна одоо. Одоо ингээд том охин бага охинтой мууртайгаа ингээд. Мууртайгаа дөрүүлээ байгаа юм уу те? Бүрэн бүрэлдэхүүнээрээ л байна. Энэ хэдэн өрөөлтэй өрөөнд амьдрах вэ? Нэг өрөө байр. Гэтэ яг би өөрөө энэ засвараа хийгээд ингээд дундуур нь номын өрөө мөрөө гаргаад жоохон декорэшн өөрөө амслаад. Тийм үү? Засвараа бүр. Чиний нэрийг хин гэдэг үлээ? Готай. Гоотаг нь чиний нэрийг. Гомар. Гоотаг нь гомар. Хаана ямар ажил хийдэг үлээ? Би маркетинг салбарт бараг 10 жил ажилласан. Mobcom-д ажилладаг байсан. Mobcom маркетинг дээр. Тэгээ одоо хаана ажиллаж байна? Одоо нэг хувьдаа гараад 10 хоног л болж байна. Нэг хувцсны брэнд нээж байгаа. Хувц авсар заахгүй эсвэл өөрөө үүдэх үү? Нөгөө манай гэрэн бүгд урлагийн хүмүүс. Тэгээд ээж маань хувц загвар цомгтэгч, маань зураач. Манай ээж болохоор цацрал хийдэг хүн байдیں۔ Одоо дизайн олонгийн сургуулийг аюул олон суусын хариа байсан. За. Нөгөө нэг юуны төлд маркетинг юм бэлээ. Бүгднийг интеграц хийгээд тэгээд нэг брэнд болгож байгаа. Тэр чиний зураг уу? Тийм, миний зураг. Тэр бүр 10 жилдээ зурж исэн зураг байна. Хүний нөгөө гоо сайхан дотооддоо илүү гоо сайхан илүү явдаг. Би цогцсон ариунаас бас сэтгэл санааны. Сэтгэл санааны хувьд тийм. Ариун, тийм ээ? Тийм. Ер нь бол нөгөө нэг хамгийн ариун юм чинь ер нь бол хайр хүнийг ер нь хамгийн ариун занал дааж чигэд. Тэгэж бодож тэрийг зурсан юм байна. За энэ юу вэ? Тайлбарлаарай. За. Би жоохон бахтаж урдчихсэн. Тийм үү? Энэ юу вэ? Усын дагна. Энэ үйлж байгаа. Жоохон усын нэг л. Тэгээ энэ уудаад ингээд нулимсны юм далаа болцсон юм уу? Үгүй. Зүгээ усан жоохон их боллоо байгаа. Хүмүүс ингээд далаа их усан ди чилээд байгаа. Яста мундаг зурдан биш тий? Энэ хавьд ингээд сууж байгаа тоглох уу тий? За. Чи дуулдгүй. Дуулдаг. Ямар дуулдгүй? Ямар дуун дуртай вэ? Дүндээ биш. Чи ганцаараа дуулдгүй, дүүтэйгээ дуулдгүй. Тэнгүүвээ. Таар уунаа надад. Тийм ч гоодаг юм ч гэсэн мундаг дуулд юм биш. Чи уунанаг мэдхүү? Мэдэн. За түр таяр хоёул зогсчод уунанаг дуулаад. За хэллээ. Хитээ бабэ бохоо уунана тэнгэрээс дуулалу уунана хамни бабэ бохоо уунана чиний хамни байх уунана. Уунана. Хаанаас сурсан юм? Ээж
ээж жоохон чансаад идэг болгоно бид хоёр гинхэн шураад эхэлжээ. Хизээ би унаанаас сонсч байсан. Яг ажилд явахаараа цуцсадад ид. За. Утсан дээр идүү тэгээд. За би нэвтрүүлгийнхээ дүрмийг танилцуулъя. 10 асуулт байгаа. 11 асуултаас нэг асуултанд хариулаад 50,000 төгрөг авцсан. Одоо 10 асуулт байгаа. 10 асуулт эхний 4 асуултууд хөнгөвтөр асуултаас бүр 50,000 төгрөг авах эрхтэй болно. 5 дахь асуулт бол гэрээ асуулт гэж байдаг. Танай гэр дотор байгаа зүйлийг асуу. Хэрвээ зөв хариулах бол 300,000 төгрөг авах эрхтэй болно. За. За үлдсэн 5 асуулт бол хөнгөвтөр асуулт гэж байгаа түрүүнийхтэй ижлэх юм. Асуулт төсбөр 100,000 төгрөг. Ингээд та нар бүгднийг хариулах юм бол ингээд сая төгрөг авах эрхтэй болно. За 2 боломж байгаа. За. Нэг удаа буруу хариулж болно. За нэг мэдэхгүй асуулт та хөршөөсөө асуу. Дөрмийг ойлгосноо? Ойлгосон. Тийм учраас бүгдэнд нь сайн хоорондоо гуруулаа сайхан хоорондоо ярьж байгаа надад хариултаа хэлнэ. За одоо гуруулаа сайн яриад буруу зүг байсан ээжтэй сайн саналаа хэлээрэй заа. Тэг гуруулаа сайн ярилцж байгаад хариулъя. За. 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 За бүгдээрээ эхний асуулт. Таёгийнх нь өнгө нь ямар өнгөтэй вэ? Улаан, нугуун, чинкэр, шар. Яг таё нь ямар өнгөтэй вэ? Тэ Таян чинкэр. Таё цэнхэр өнгөтэй байд юм уу? Тийм үү? За таё цэнхэр өнгөтэй зөв үү? Зүг. Гараа өргөе. Би. Ээж нь гараа. За баяр хүргье. За ээж өмсөн яах юм. Би ч юу ч хийхгүй. За яах вэ? За. За хоёр дахь асуулт. 3 дугаар тоороо байшин барьжээ гэж дуулдаг. Дуулдаг. За тэгээ үргэлжлүүлээд дуулаарай. За тэгээс нь болчих. За эхнээс нь дуулчих. За. Нэгдүгээр тоороо байсан байжээ. Өвс давхлаа байсан байжээ. Сонгинд газар бүүлээгээд хийшээ алгуулчихжээ. Хоёр дахь тоороо байсан байжээ. Мөчөр байсан байжээ. Сонгинд газар бүүлээгээд хийшээ алгуулчихжээ. Гурав дахь тоорой байсан байжээ. Тоосог давхлаа байсан байжээ. Чонгийн гачир пүүлэгээ хийшээ алга болоогүй. Яа, за баяр хүргье. За энэ хоёр дахь асуултанд амжилттай хариуллаа. За гурав дахь асуулт. 12 өртөөтэй. Өртөө бүр хэмжээтэй. Албаны 2 илчтэй. Илч бүр тушаалтаа. Тэр юу вэ? 12 өртөөтэй гинэ. 12 өртөөтэй. За. Нэггүй. Өртөө бүр хэмжээтэй. За. Албаны 2 илчтэй. Илч бүр тушаалтаа. За тэр юу вэ? Сайн бодороо. Хүй. Нарда би чамд цаг зааж өгсөн шүү дээ. Нөгөө яаж нөгөө цаг нөгөө уншиж санаж байна уу? Гээд ингээд нөгөө богино тавар тийм хэлсэн. Тэнгүүтээ 2 шиг зүйтэй идэг тий. Тэгэхээр тэр юу ээж болох лээ? Цаг. За тэр юу вэ? Чанга. Цаг. Цаг байна. Баяр хүргье. 12 өртөө үлчээ 12 цаг байна. Ястаа мондөг. Одоо 4 дахь асуулт. Эрт үед хааны элч нарын бидээ авч явдаг байсан алт мөнгөн ялц дээр сийсэн итгэмжлэх бичиг. Гэргээ. Тэ өртөө олоод ирээдсэн гэрээ тэн дээр нөгөө морин нөгөө нэг ундаалаад шинэ морь сольж өгөөд тэгээд нөгөө хоолж ундлаад тэгээд тэр гэрээтэй илчвэл тэм даваа хэрэгтэй Монголын нөгөө анхны дипломат ясын нөгөө батлан жижиг. Юу гинэ? Алт мөнгөн гэргээ. Алт мөнгөн гэрээгээ буюу гэрээгээ. Баяр хүргье. За. Ээжтэй баяр хүргээрэй. Ястаа мондөг юм 4 асуултанд амжилттай хариуллаа шүү дээ. За одоо ингээд 5 дахь асуулт бол гэрээ асуулт. Нэвтрүүлгийн ерөнхий венттгэгч хүн төвд төслийг хэрэгжүүлэгч Teso Properties. Нэвтрүүлгийн венттгэгч төсөөлөл бүхэн бодит Univision. Галтгооны өрөөнд 50 дээр Hello Kitty-ийн тогтоомууд байгаа. Мэдхүү Hello Kitty. За тэр Hello Kitty-ийн тогтоомуудаас улаан бантиктай хідэн муур байгаа вэ? Манай дулаан банттай тийм олон муур байна. Би тоноо. Одоо би яриг танаас асууж байгаа байхгүй юу? Одоо бодож байгаа тавиад заа юу. Очиж үзэхгүй. Одоо ингээд
Байж би үзчихэд байна. За сайн бодороо. Бандтай ш Улаанбаатартай. Тий, Улаанбаатар. Улаанбаатартай нэг нь хоёр л байгаа ш тий. Хоёроо. Данаа л ягаан гар зэрэгдсэн ш тий. Улаан амар цөөхөнд нэг. Нэг гэж үзэх юм. Нэг гэж бодоод байх. Ээж хэд гэж бодож байна. Тэггүй авч байгаа данаа ягаан ер нь данаа цолгоо цагаан байгаадсан тий. Нэг Яг уу би бол мэдэхгүй байгаа. Би ингээд яг хараад одоо гэдэг байгааг нь тоолоогүй шүү дээ. За чи яг хэд гэж бодож байна? нэг. Ээж хэд гэж бодож байна? Нэг л ах таа. За. За хариултыг авлаа. Хүүхдтэй итгэж байна. Итгэсэн үү те? Би мэдэхгүй байгаа. Бүгдээр очиод үзэх Би үү? ч мэдэхгүй байна. За. Би тааламаа биш. Бараг нэг байж магадгүй шүү. Очиж үзье. За хаавна. Хоёр штэ. Оо, Хаан хоёроо. 1 2 3 ягаан өнгөтэй байна. энэ улаан хоёр штэ наата. Хоёр их юм биш. Тийм биш те. Энэ хоёр нь улаан юм биш. За. Одоо яах вэ? За яг нэг удаа халтаа биш те. За тийм ээ. Зүгээр. За. Ууд манай энэ хин Хоёрыг хэлсэн гоо юм. мард 2 гэж хэлсэн. Би жоон төрөлдөлсөн. Харин эцсийн дүнд эцэг Би ба хоёрын тэгвэл гал. Нэг боломжоо алдсан байгаа Харин шүү. тэглээ. За 6 дахь асуулт. Зураг зурдаг те. Бүгдээрээ зураг зурдаг. Улаан болон шар өнгийг холвол ямар өнгө гарах вэ? За ихтэй манай хоёр охин хариулаарай. Убасаар. Тийм үү? Яг уу? Чи яаж мэдчихв? Убасаар. А энэ бол бодчиход байна. Тэрээрээ улаан дээр нэмэх шар гэж бодож байна. Тэр наатлын хуруу нь улаан юм уу? Миний ах За. байсан. Убасаар. Улбар шар гэдэг чинь ингэж бодож байгаа улбар шар. Зөв үү? Жив. За хариулт. За төв олбор шар. Улбар шар. Баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? Манай энэ гоо тагын бол ингээд бодож улбар шар гэж хэлдэг тийм ээ. За 7 дахь асуулт. Чингис хааны цорын ганц охин дүүг хэн гэдэг вэ? Охин дүү. Тэмүүгээ лөө тэмүүлэн гэдэг лөө. Ер нь бол Тэмүүгээ, Тэмүүлэн хоёр чинь хоёр өөр нэршээ тийм ээ. Харин тийм. За хариулт. За тэмүүлэн гэдэг нь. Тэмүүлэн. За хариултыг авлаа. Чингис хааны цорын ганц охин дүүгийн нэрийг бол Тэмүүгээ. Оо. Биш. Тэмүүлэн гинэ. Баяр хүргэе. Ээжтэй баяр хүргэе. Мундаг хариулсан байна. Өөдөө. Яагаад дуулж байгаа юм? Миний нүдрүү нэг юм авчлаа. Нүдрүүний морс юм ээ. Ээж одоо мундаг хариулсан. Баярлалаа нүдрүүний морс байна. Та мундаг хариулсан. Яа. За 8 дахь асуулт. Маркетингийн шинжилгээ ухаанд За. 4P гэдэгт юу багтдаг вэ? Price, product, placement, одоо хуваарлтын сувг, Placement, хамгийн сүүлд нь promotion, итгэжүүлэлт. Promotion. Аха. 4P. 4P. Баяр хүргэе. Ээжтэй баяр хүргэе. Ястаа мундаг. Яа. Ээжтэй мэрэгчтэй ястаа мундаг байна шүү дээ. 4P манай өөдөгчч гэсэн энийг мэдж авах хэрэгтэй. Монголоор хэлээрэй. 4 Үн, бүтээгдэхүүн, хуваарлтын сувг, итгэжүүл. За 9 дахь асуулт. Гэр баашингийн хаалганы дээдлийн хөндлөл хэсгийг юу гэдэг вэ? За доотлын бол босго гэдэг чинь тий. Босго. Тэнгүүд нөгөө нэг Дээдлэн. юу мөргөөд хацсан дотог мөрөгчлөө гэдэг. Чанга. Дотог. Хотог баяр хүргэе. За ястаа мундаг исти асуулт. Одоо манайхаа нэг асуулт үлдсэн. Ганцхан асуулт үлдсэн. Нэг боломж байгаа. Хэрвээ зөв хариулах юм бол энэ бүх мөнгө та нарыг болно. Би та бүхэн бэлэг өгнө. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгш Аподери компани сүүн бүтээгдэхүүний дээж. Ямар гоё юм баярлаа. Хамтран ажиллагч Univision. Ямар гоё юм бэ? Хэсэг асуултандаа та гурваа маш амжилттай хариулсан учраас Univision-ийн шин төхөөрөмжийг бид болгоё. Ямар гоё юм. За. Яа. За ястаа мундаг. Одоо ганцхан асуултанд хамгийн сүүлчийн асуулт. За. Энэ бүх мөнгө та нарыг болно. Таргийг буцалгаж шүүгээд За. шар ус нь гоож дуусны дараа За. үлдэх өтгөн зүйлийг юу гэж нэрлэдэг? Арц гинэ. Тийштэй миний хөө. Хоорондоосаа ярилцахгүй мүү? Сүхбаатарт нөгөө хойд хідүүлээ атсан чинь ингээ тоо нэрээд тэгээд нөгөө нэг шүүгээд тэгээ шүүгээд гарангуудаар шар нөгөө нэг шар ус нь ингээд тунаад үлдсэн байна. Тэнгүү тэрийг ингээд аваад ирэнгүүт нөгөө хүн чолоондоор тарахаар одоо нөгөө тийм ааралцдаг нөгөө арц нь олж байгаа байхгүй. Тэгэхээр арц л гэж. Тэр чинь аарууд биш юм уу?
тэрийг хатаагүй хатаа сүү нэмээд хийчих юм бол хоормог гэдэг нэг шингэн унд алдчихж байгаа. Гэтэ энэ чинь бас хүмүүс заримдаа энэ дөр хэлчихсэн шүү дээ. Ээзгий ч юм уу. Ээзгий чи нөгөө Ээдэм ч юм уу. ээдүүлээд сүүг ээдүүлээд буцалгаад ээдүүлээд гарсан шар усын яах юм бол тэр чинь бол одоо Ээдэм. Бясалгах нь юу юм? бясалгын тэр чинь ингээд нөгөө юуг нь те шар усанд бүр ингээд хүнд ямаар ингээд нэгтэршуулаад гарсан ямиг болохоор одоо буршлаг гээд жоохон хатаад өгөх бясалгал болчихж байгаа юм л да. Хусам гэж үг л. Хосом гэж сүү хөөрүүлээд доор нь үлдсэн нөгөө нэг одоо наалцсан түлэнхийн хэсэг нь байгаа шүү дээ. Доор аль бүр бор усан дээр бол одоо цагаан усан байна. Өрөм гэж үг л. Өрөм гэж чи одоо сүүг хөөрүүлээд те хөөсрүүлээд буцаад замхруулаад тэгээд өнгөт одоо сайн зэгсээд те тэгээд гарч байгаа. Аарц гэж үг л. 100 зүгт чинь болохоор таргаар ихгүй одоо нөгөө тоогоо нэр ингээд нөгөө айраг гэдэг юм хийдэг тэрийг ингээд буцалгаад тэр хөрөнгөө буцалгаад тэрнээсээ нягт тийм даун дотор шүүгээд тэгээ нөгөө ус нь гарч байгаа дээр болохоор аарц нь үлдчихэж байгаа байхгүй. Сайн миний асуусан асуулт. Тийм аарц. Зөв. За яг ч үгүй тийм баяр үрээ. За баяргээ. Тэстэ тэндэх мөнгөтэй боллоо шүү дээ яана. За одоо ингэ яадаг ч болсон. Одоо нэг дүрэн байгаа. Супер тоглолтод хэрвээ орё гэвэл энэ мөнгөө буцаад надад өгнө. За. Минийх болно. Орохгүй байсан ч болно шүү дээ. Энэ мөнгөө аваад үлдээ гэсэн ч болно. Улаанбаатар хотод нэг асуулт байна. За тэгээд 60 секундын хугацаанд утас интернет ашиглаад миний одоо та гурав тавьсан Улаанбаатар хотын тухай ганцхан асуултанд хариулаад 2 сая төгрөг очих хэрэгтэй. Ямар вэ? Би чамаар л шийдэе. Ээж нь алыг ингэ дуцаараа хайчих шин ингээд хурдан бичтэй юм чинь. Тоолохгүй мархан. Тоолохгүй. За. Хүүхдээ л тагаа. Төрөө хүүхдээ даасан бол одоо тэгэл илүү хүүхдээ даасан юм чи тий. Хүүхдээ дагаад супер тоглолтод оруулахгүй. Өөрөөр хэлбэл энэ мөнгөө авч үлдээ гэж. Мөнгөд очин мөнгөө аваад дараагийн айлуудад мөнгө өгөхөөр явлаа. Баярлалаа. За та бүхэнд дахин баяр хүргэе. Баярлалаа. Амжилт хүсье. Баяр та. Баяр таа. Яг гуруула мөнгөтэй боллоо. Тэгээ одоо юу хийж болох вэ? Чи балетанд суухгүй мó? Билет. Дүүгээ дагуулад. Тэгвэл тгий. Тэхүү. За тэгвэл балетанд яар сууя заяа. За. Өөр юу хийж болох вэ? Эмээ өвөө өгөх үү? Үгүй билүү. Үгүй билүү. Тэхүү. Эмээ тгий. Өөх юм уу? За. Ахтаа өөх юм уу? Ах бас үгүй. Чапрэж ээж нь авч болох уу? Ээж нь болно шүү дээ. Чи ямар гоод байна? Эндээс ингээд дуулаа энэ палат авцаад идэг гэсэн намайг биш нэний том тэрийг аваад үнэ Амар удаан хүлээсэн юм уу? За тэгвэл тэрийг авъя заяа. Ингээ хасаад ингэж явдаг ээл зан палаж авъя заяа. Гэтэ даан усан төрлөд авахгүй та юу амарган? Би юу? Би жооныг авчил та. Би өсч орлоо. Чи өөх юм уу? Үгүй. Өгөө. За тэгвэл гурал өсч орё за. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч монголчуудтай зориулсан Dage брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч аз жаргалын амт Ice Mark. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент Апу Dairy компанийн өрсөн. За Апу Dairy компаниараа ороод энэ хүнсний том компани маань яаж үйлдвэрлэлдээ явуулдгийг ямар ажиллагаатай вэ? Жохон ч гэсэн танилцуулъя. Апу Dairy компанид жохон ч гэсэн бас үзэгчтэй танилцуулах гад хүрээд ирлээ. Болох уу? Болно. За хэн блэ нэр? Баяр сайхан. Баяр. Ням дулам. За та ямар ажил хийдэг вэ? За би энэ үйлдвэрийн технологич. Ням дулам. Би энэ үйлдвэрээ ээж ахлагч юм байна тийм ээ. Хоёр бүхтөө зэрлэг тэмээг юу гэж нэрлэдэг вэ мэдэх үү? Бүнү. За баяр үргэлж. 50,000 төгрөг аваад тийм ээ. За танаас жоохон танилцаж болох уу? Болно. Явах уу үзэх үү? Болох уу? За. За галерей гэдэг нь одоо ингээд харагдчих юм цаашаа. Энэ баруун талд байгаа цонхнуудаар бол үйлдвэрийн дотоод
үйл ажиллагааг харж болно. Гол үйлдвэрлэл явагдаж байгаа. Тэгээ яг халуун сегмент гэсэн үг тийм. Энэ одоо үйлдвэрлэл. Тийм, манай үйлдвэрлэл чи яагаад ингэ хүмүүс хараад би ч одоо үйлдвэрлэл гэхээр одоо бүх хүмүүс ингэ зогссон бодоод байгаа шүү дээ. За, бүрэн автомат тоног тохиромжоор бүрэн автомат гэсэн. За одоо манай тоногдсон болохоор тэнд ингээд цонхныг хараач чинь удирдлагын өрөө гэж байгаа. Тэр дотор яг операторууд маань өөрсдийнхөө хараа байж байгаа юм тийм. Хянаад байж байгаа. Дэж брэнд. Тэр нэг ч хүн байх үү байж байгаа юм байна. Яг машинаа ажиллуулж байгаа үндсэн нэг оператор байгаа. Мөнгөтэй засантаар асуултанд хариулж тоглох хүмүүсээ цуглуулад тоглох өрөөгөө сонгох. Энэ өрөөнүүд бол зөндөө байгаа юм тийм. Ямар өрөө? Би болохоор цуглуулахаар шоурумдаа хийчих гэж байна. Шоурум гэдэг бас тийм юу нэг зөв. За яа тийшээ явах уу? За тийм. За сайн байцгаана уу? За сайн байна уу? Яа манай мөнгөтэй засанд оролцох гээд ингээд шилэгдсэн мандаа байж байгаа юм шиг тийм ээ. За танилцсан хэн блэ? Бямд толгор ямар наач хийдэг вэ? Нэгтлэн бодогч. Мөнгөн хөрөнгөний нэгтлэн бодогч. Даш балбар. Үйлдвэрлэлийн нэгтлэн бодогч. Дандаа нь яабанууд. Цаг мөнх түгээлтэй ажилтан захиалга хуваарлалт. Захиалга хуваарлалт түгээлтийн ажилтан цаг мөнх. Мишель тайлан төлөвлөлтийн менежер. За ийм шийдгэнсэн сайхан залуучууд оролцох гэдэг тэсэн ядан хүлээгээ байж байна. За бүгдээ шууд суугаад одоо ингэ тоглоом эхлэх үү? Тэг үү? За. Ер нь зөвхөн Аподери компани бүтээгдэхүүний онцлог гэвэл бусдаасаа яг ямар ялгаатай вэ? Илүү нөгөө премиум бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Чанарын хувьд илүү сайн, илүү шүүлтүртэй гэсэн. Тэгээ маа технологи үйлдвэрийн албаны тэгээ миний ойлголтоор бол эко. Эко. Тэгээ цэвэр. Голдуу цэвэр бүтээгдэхүүн тийм ээ. Энэ шарын ногоон ирч ямар ялгаатай вэ? Энэ ногоон харуулсан шиуганы нөгөө шиуганы шарын лимо нэмбэгний тийм байна. За энэ ингээд энэ шоурумд ингээд та нар ингээд бас ингээд амар чөлөө цагаараа бас янз бүрийн үйл ажиллагаа хийж зорилттой юм. Гоё тогтсон. Нөгөө брэндээрээс салгаад одоо тэр цаатлын хэсэг нь болохоор нөгөө мамо брэнд гэдэг тийм байна. Нөгөө хүүхдүүд тоглох зориулттай тийм зөөлхөн дэрнүүдтэй гулсуур байна тийм байна шүү дээ. Тийм байна. Энэ нь болохоор яг нөгөө сайн брэнд, дээд брэнд гэдэг брэндээр ингэж салгаж тогтчихсон юм. За манай нэвтрүүлгийг хэр зэрэг үзэж байна? Ер нь бол үзэх дуртай шүү. 50 авсан байгаа үе. 50 авсан байгаа. Баяр хүргэе юмаа. Баяр хүргэе. Тийм. За, амжилт. Амжилт шүү. Бүгдээрээ бие биендээ анзаа. За. Асуултууд бол маш амархан. Эхний асуулт. Чингис хааны ууган хүүхдийн нэрийг мэднэ үү? Хоорондоо ярьдаг шүү. Зүч. Бүгдээрээ багийн ахлагчаа сонгоч. Манай багийн ахлагч Баяр сайхан. Баяраа багийн ахлагч. Баяраа чиний одоо наан хинч юу хийж болно? Би буруу үчиг гэж битээ. Бүгдээрээ өөрийнхөө саналаа хийж хамгийн сүүлд нь би за хариулт гэхээр Баярагийн хариултыг одоо албан ёсны хариулт гэж авах гэх үү? За эхний асуултын одоо зөв хариултыг багийн ахлагч Баяраа хариулна. Зүч. Чингис хааны ууган хүү бол зүч юм аа. Баяр хүргэе. Хатнаа дөрөв хөтөө болсон байгаа. За хоёр дахь асуулт. Harry Potter цувралын анхны анги хэдэн онд олныг хүртэл болсон бэ? Киноно. Бүгдээрээ Harry Potter үзсэн үү? Үзчихсэн. Нэг нь нөгөө нэг хамгийн анхны цуврал. Тийм нэг бүр аниж дөрөөс үргэлжээ байна. Одоо хэдүүлээ өөртөөс бодъё. Би 10 жил байсан гэхээр чинь дөрөөс үргэлжээ байна. Дашка юу гэж бодож байна? 2 он. Би 2001-ийг хавцаа. Дашка 2001 гэж бодож байна. Мишка гэж бодож байна. 2002 он. 2002 хавцаа. Баяраа гэж бодож байна. Би бас 2 дээр л. За ер нь багийн ах шиг иймэрхүү маягаар явна шүү дээ. За ажтаа хийгээрэй. Домаштай. Би бол бас л 2 гэж бодож байна. Би 10 жил төгсөөгүй байсан. Би одоо харин 7 төлөө 8 төлснө үл гэдэг бодоод байна. За сайн бодоод байна л да. бодох ёстой. Яг тэгж хоорондоо асуултаа нийлүүлээд бид нэр яг ангиараа үзчихсэн байхгүй юу? Нээлттэй нөө? Тийм яг нэг тэр чинь яг телевизээрээ цацаад яг бид нэр яг ангиараа үзчихсэн. Тэгээд 7 илүү 8 илүү гэж би бодоод байна. 7 дугаар англи юу 8 дугаар англи юу гэж бодож байгаа юм тийм ээ? Би 7 дугаар анги гэхэд 2001 он болох. Тэрнтэй холбоотой бас нэг тийм дурсамж гэж бодож шүү дээ. Тэрийг сайн бодороо. За тэгээ хоорондоо ярьцгаа.
жүжигчний Манай дүү нөгөө 2001 оных байхгүй юу? За. Тэгээ натаа ч 100 гэж яриад байдаг шиг санагдаад ах юм. Harry Potter-ыг үү? Harry Potter-ыг Биш ээ, гүүг нөгөө киногийн натаа ч 100 Киногийн үү? Тэгээд багаараа нэг найдвар. тийм. Тэгэхээр нэг 10 Би 7 дугаар ангид байлгүй 8 дугаар ангид яг ангир. Тэгвэл Дашкагийн дээр тохоо. За тэгээд тэхөө. 2001 он. 2001 он хариултыг авлаа. За Harry Potter киноны хамгийн анхны анги олныг хүртэл болсон он бол манай Думагийн хийснээр 2002 он биш 2001 он. Дашка гоё юм болж ирсэн шүү. Дашкагийн Дүүгээр ааштай шүү дээ. Тэгээ манай дүүтэй ч зөв. Маш мундаг. Дашкагийн дүү баярлаа. Дашкада дахиад бүгдээрээ баярлалаа. Дүү яаж 2001 он төрөвөө тий. 3 дахь асуулт. Ардын уран зохиолч Пунцгийн Бадарчин 9 эрдний орон найраглалт энгүү өргөн талыг ямар эрдэнэтэй зүүрсэн байдаг вэ? Төр мандах хөлөө нэг дуулцсан байдаг шүү дээ. Нэг 2 дуучаа. Харин манай думаа дотор дуулаад байгаа юм аа. Одоохондоо ихтэй би та санал хэлээ. Думаа одоохондоо дуулж байгаа дотор та нар хоорондоо яар. Яг яаж Ингүү талман гिचээд гацаад ах юм. Зацарага алтан эрдээ элбэрэл элбэрдээ ними зацал мөнгөн эрдээ ичидэ улаан галан шүрэн эрдээ нар юулэ танан эрдээ 타네 지승эрдээ. За одоо ингэ дахиад цаашаа бодоорой. Та нар хоорондоо ярилцчихъя. Ингээ 3 эрдэлийг ямар ч нэрчтэй. Цаана одоо 6 эрдэнэ үлдсэн ба шүү дээ. Талтай юм чинь таны эрднийг толгой холбоод хилцэн байж магадгүй шүү дээ тий. Та ингийн талман танан эрдэнэ гэдэг. Талман ихээр талыг ямар эрдэнэтэй зүүрсэн байдаг вэ гэсэн. Тий. Боломжоо ашиглах уу? Гэтэ яг юу бол танд. За яг дуудаад үзтээ яг зөв. Таммангэр гэж бодож байгаа юм шиг. Таны эрдэм муу юм шүү. За яг нэг боломжоо ингээд ашиглаж юу бол миний юу бол яг азад шийд үзээ л та. Хариулт. Тан эрдэм. Таны эрдэм. Гараа өргөе. Идээшиж суусан гэрмэн танан эрдэнэ. Энгүү өргөн талман оюун эрдэнэ. За нэг боломжоо алдчихлаа шүү. Зүгээр үзчихсэн. Тийм мэдчихсэн юм шүү. Тийм мэдчихсэн байна. Одоо 4 дахь асуулт. За. Зүгээр. Зүгээрээ зүгээр. Тийм. Зүгээр шийдтээ. Нийслэл хотод төрийн дуулалтын хөшөө хаана байрладаг? Халуун элмэн нутаг чинь Бүлэскэ урддаг тий. Төрийн дуулын юм чинь яг хөшөө биш зүгээр нэг юм хүний дүрсгүй хөшөөн дээр л байх нь шүү дээ тийм үү? Зүгээр нэг хан маан дээр тэгж бодоод байна. Тийм байна. Энийг ийм Зайсан дээр бол зайсан чинь бол Орос зүйлтийн зэрэгтэй холбоотой тий. Тэгэхээр Монголын юм байхгүй. Танктай хөшөөн дээр тийм байдаг лөө. Танктай хөшөөнөөр нээхийг урддаг үед шүү дээ. Тэр чи юу гэдэг лээ? саар л яг ийм чулуун дээр бичсэн байдаг байхгүй юу? Унтай юм шиг. Би яг тэгж бодсон. Чихэд 2008 онд дурлсан юм байна. Төрийн дуул гэхээр төрийн ордны ойролцоол байх шиг санагдаад байна. Надаас нэг санагдаад байна. За хариултаа авъя. Нэг боломж олбаа. За боломж ашиглах уу? Хөршөөсөөс. За хөршөө олбаа. За асуугаа. Нийслэл хотод Монгол улсын нөө төрийн дуулын хөшөө хаана байдаг вэ? Сүхбаатар талбай гэнэ. Сүхбаатар талбайгийн хажууд цэцэрлэг төрөөлнө. Сүхбаатар талбайгийн хажууд байдаг. Аг хажууд. Урд нь байдаг уу? парк. Багийн ах шүү гэж бодож байна. Авах уу энийг? Болох уу? Дахиад өөр хүмүүсээс асуух гэж бодчих. Тэг үү? Тэгж бодож байна уу? За тэгвэл явъя. Нийслэл хотод төрийн дуулын хөшөө хаана байдаг вэ? Хаана байрладаг вэ? Төрийн дуулын хөшөө. Талбай уртлын цэцэрлэг төрөл. Талбай уртлын цэцэрлэг төрөл. Сая бас тэгж хэлээдсэн. Тэгээ аль цэцэрлэг төрөл мэдэх үү? Одоо нөгөө усан өргөлөөр барьдаг тэрийг
За, нас төгсч. Хариултын яах юм? Багийн алхачаа. Та нар юу гэж бодож гурваа? Тэр гурваас асуудгүй шууд эндээ шийдчихье гэж үү? Хэрвээ буруу хэлвэл мөнгөд очиж бүх мөнгө аваад дараагийн ажил. Тэгэхээр хоёр юу давхцсан. Тэгээ манай энэ хүн өөрөө бүр ингэ төсөөлөг хэлээд байгаа болохоор. Төсөөлөд хэлээд байдаг юм уу? Тэгэхээр би. За хариулт. Сүхбаатарын талбайд тэр жижиг цэцэрлэг төрөл юм байна. Урт тал энэ үү? Урт тал энэ үү? Тий, урт. Арт тал энэ үү? Урт тал. За хариултыг авлаа. За энэ 2008 онд төрийн дуулын хөшөөг яг Сүхбаатарын талбайн урт талын цэцэрлэг хүрээнд барьсан байна. Баярлалаа. Юу гэж юу ямар бодолтой ашиг. Айоо борлуулалтын өрөөлөө орсон мэдхгүй байна. Тэгээд цаашаа үйлдвэрийн өрөө орсон чи хүн байхгүй байна. Та нар юу гэж бодож Төв байна? авцаа л байгаа. Төв авцаа. Төв таа. Төрийн дуулын юм чинь үү? Төрийн юм чинь үү? Тийм талбай хавцал юм бол. Талбай авцаа гэдэг. Төрийн ордны л ойролцоолго авах гэж бодоод байх юм. Тэгсэн чинь тэнд байд юм байна. Зөв хариулаа. Тий. За манай нэвтрүүлгийн ерөнхий ивент мэдээж Аподерик компани. За мөн манай нэвтрүүлгийн ерөнхий ивенттэйч Аз жаргалын амт Ice Mark гэж байна тий. Халуун өдрөмчин бүгдээрээ энэ зарим их эвдэж бодож байна. За баярлалаа. Fat free гэж байгаа тийм ээ. За яг хөөрхөн сонсгоо. Ямар гоё. За одоо юу вэ? Гэрээ асуулт. Гэрээ. Явж ятаа сайн хараад. За энэ коридор байгаа. Доороо бахан цэцэгтэй юм стикер самрууд байгаа шүү дээ. За тэр самрууд уншигдах дараалалаараа зүүн гар талаасаа эхлээд ямар өнгөтэй байгаа вэ? Энэ талаараа ингээ орохлоор ингэж 3 самбар харна тийм. Тэгэхээр асуулт нь болохоор ийм дараалал яг шүү зөв. дээ. Зүүн гар талаасаа. Тэгэхээр Мишка болохоор ногоон улаан цэнхэр гэдэг байгаа. Би бас ногоон улаан цэнхэр гэж бодоод. Ер нь бол Ногоон явсан голтой байсан. тэр өнгө Түр энэ захтай цэнхэр байсан. Хамгийн сүүлд нь цэнхэр байна гэсэн үг. Тийм ээ чиний хэр. Тий. тэгвэл ногооноор бүх юм ихэлж байгаа. Ногооноор эхлээд улаан хориглоод одоо цэнхэр нь одоо юу? За нэгтгэх үү? Хариултуудаа. За хариулт. Ногоон улаан цэнхэр. Ногоон улаан цэнхэр. Тий. Хин явах уу? Хаагуу явахаар амжилттай явж ирж байгаа шүү. Яа за тийм байна. Амжилттай явдаг юм чи тийм ээ. Улаан. Яа улаанаар хэлсэн. Энэ галын аюулгүй талаар юм байна шүү дээ. Би цэнхрийн яг энийг мэдээдсэн. Гэхдээ энэ захтай байсан гэсэн чинь. Ай. За. За яа юу болов? Өвдөн широтцсон. За яах вэ? Гэхдээ тогтоом бол тогтоом, дүрэн бол дүрэн. Тэгээ манай үзэгчид ч гэсэн одоо Аподерик компани тухай бас жоохон ч гэсэн ойлголттой болоод байна. Тийм баатхан тодорхой хэмжээний ойлголт авсан байна. Тийм. Тэгээ ийм сайхан задар судтай танилцлаа. За ингээд та бүхэн одоо ард олныгоо эрүүл сайхан бүтээгдэхүүнээр ингээд байнга нийлүүлж хангаж одоо та бүхний хажууд нь улам их хүнээр авч үзье. Мөнгөтэй зорч мөнгө аваад дараагийн ажил. За баярлалаа. Стандартаараа бодсон. Стандартаараа бодох хэрэгтэй. Тийм байна тий. Галаа юу Галыг ус унтраа ус унтраас дараа одоо юу ногоорно гэдэг юм байна. Юу бас логс. Гэтэ ер нь яагаад энэ самбарыг яаж бүр ингээл дахиад өөр юм ингээл хараад исэн энэ самбарыг нэг ч анзаараагүй шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч хүн төвд төслийг хэрэгжүүлэгч Teso Properties. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч монголчуудтай зориулсан Dej брэнд. За сайн байна уу? Сайн байна. Сайхан урж байна уу? Сайхан урч байна уу? За мөнгөтэй зочнтой тогтоод 2 сая төгрөг очих уу? Тийм зориг байна уу? Байна. За. 2 сая төгрөг чи мөнгө үсэ тий? Тийм шүү дээ. За 93 наадамд ямар 3 спорт ордог вэ? Бох, бор, бүх, мор, гэхээр би өөрөө гайхлаа. Бүх, мор, сур. Сураа. За.
Орж явах уу? За ороо. За орж байгаа танилцъя тий. За хэдүүдээ байна? За манай нэг дүү хоёр хүүхдтэйгээ ирсэн байна. Тэгэл манайхан өөрсдөө байна. Сайн байцгаана уу? За юу хийж байгаа хүүхдүүд вэ? Чиний нэр хин гэдэг? Цасчгэр чэдэг. Танаа хүүхдүүд үү? Тэ манай хүүхдүүд. За их билгүүний хажууд сууж байгаа юм блэ? Ган Манай дүүгийн хүүхд. Ган Тиг. Тэр юм бэ? Замлан яа. Энэ юм бэ? Уран. За манай дүүгийн. Мөнгөтэй зочин. Чиний нэр хин гэдэг? Хин гинэ? Ирхэм төгс. Энэ хиний хүүхдөө? Энэ манай хамгийн бага. Хамгийн бага юм тий. Манай хүү. Нэр хин блэ? Намайг Бяр Баяа гэдэг. Бяр Баяа. Баяа. Тий. Бяр Баяр. Баяр. Яагаад Бяр Баяа гэж нэрсэн бэ? Энэ манай үйл нот гэсэн нэр гэсэн. Тийм үү? Ямар утгатай нэр юм бол? Энэ санскрит нэр. Санскрит тий. Ер нь бол байгаад байдаг. Монгол утга гэж байхгүй л дээ. Энэ яг зүгээр номын нэрсийг нийлүүлэл гаргасан нэр. Айшаа орё тий. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Ундраа. Ямар ажилтаа, ямар мэргэжтэй вэ? Би багш идэг. Дон сургуульд 84 дугаар сургууль. 84 дугаар сургуулийн ямар юуны багш вэ? Математикийн багш. Математикийн багш. Миний нэр Базар Ради. Базар Ради. Бас санскрит нэр үү? Тий бас санскрит. За баяр. За бүгдээрээ ингэж сууж тоглоогоо эхлэхгүй. За тий. Ундраа бол одоо алдарт их өнөр өтгөн ийм сайхан айл. Эрхээ спортоор хичээлдэг үү? Хичээлдэг. Ямар спортоор? Талбайн тест. Талбайн тест. Яа, одоо Монгол талбайн тест их мундаг хөгжиж байгаа юм байна шүү дээ. Ямар амжилт үзүүлдэг вэ? Азийн аваргад 2 төрсөн. Азийн аварга. Яа, бидний дунд Азийн аваргын мөнгөн медаль сууж шүү дээ. Хэдэн оных юм? Сая 20 оны. Сая 20 онд болсон. 2020 оны Азийн аваргын мөнгөн медаль авсан. Тий. Аваад өгч. Аваад сонирхноо. Азийн аваргын талбайн тестийн мөнгөн медаль ямар вэ? Өргөмжлөлийн бас. За энэ хараарай. Охтуудын ганцаарчсан тий? Тий, сингл. Талбайн тестний мөнгөн медаль Азийн аваргын. Ийм ундаг хараа. Яа, ямар даруухан юм бэ тэгээд. Цааш нь тэгээд Азийн аварга болно, тэгээд Олимпийн аварга болно гэж дайрч тий? Чи яста дараа нь хурж ихэд чи Олимпийн аварга болсон байгаараа. За юу. За баяр хүргээ. Ёстой мундаг. Ийм мундаг охинтой байна штэ. За ингэ тэгвэл тоглоомоо өгөх бүгдээрээ. За тэгээд. За би энд амж төсөө шоо манайхан. За бүгдийг авъя шүү. За амжид ихний асуулт. Монголын 100-ны шилдэг романыг нэрийг нэрлэнэ үү? Лодо дамгын тонголог тамир. Тонголог тамир. Тэ? Тэгж санагдаа тий. Тонголог тамир гэж бодсон. Монголын 100-ны шилдэг роман бол Лодо дамгын тонголог тамир. За яад ч тонголог тамир аа. Баяр хүргэе. Эхний асуултанд амжилттай хариулж 50,000 төгрөг авах эрхтэй болсон байна. За, хоёр дахь асуулт. Нэг мөч гэж хэдий хугацааг хэлж байгаа вэ? нэг мөч. Мөч гэдэг бол Монгол хугацааны тоол, тийм ээ? Одоо секунд, минут, цаг гэдэг байгаа шүү дээ, тийм ээ? Мөч. Радио юу гэж бодож байна? 1-3 минут юм байна. 1-3 минут. За бай юу гэж бодож байна? Минут орчмыг л. Минут орчим. Ундраа юу гэж бодож байна? Маш богино хугацаа шүү дээ. Мөч гэдэг бол тий. Мөч. За ерөөсөө энэ мөчөд гэж болж байгаа лод өнгөрч байгаа юм чинь урт ургаждаггүй гэж бодож байна. Тэгэхээр нэг минут орчмыг л мөч гэх бол. Минут. Гараа өргөе минут гэсэн. За дагаал 1 минут гэл. Чи би бас тийж бодсон. Гоомаач гараа. За хариултыг авлаа минут олонхын сандаар. За нэг мөчөд Монгол тооллоор бол 15 минут байдаг юм байна. За яг нэг боломжоор алдаад үзтээ тийм ээ? Тийм ээ. За 3 дахь асуулт бас амархан асуулт аа. Энэ бол маш амархан асуулт. 9 тасархаа руу явж ирсэн үү? Явж ирсэн. 9 тасархаа ямар аймагуудын нутаг дэвсгэрийг дамнаж байрладаг вэ? Хар хорин Болгон үүр хангаа. Болгон үүр хангаа. Тий, болгон бас нэг. За нэг юм байгаа. Одоо буруу хэлэх юм бол мөнгөтэй зочин мөнгө аваад дараагийн айл руу явна. Боломж байгаа шүү. Болгон үүр хангаа Төв аймаг. Төв аймаг. За хариултыг ямар ч хэсэг авлаа. Зөв хариултыг хэлье. Анх бол та нар болгон үүр хангаа гэсэн тийм ээ? Тий.
Сүүлд нь Төв аймаг нэмэгдчихтэй тийм ээ. Төв аймаг нэмэгдээд 3 аймгийг дамнан байрладаг байна баяр. Бүр пад яг буруу хэлжлээ бодоод бүрсэн. Төв аймгийн Эрдэнэ санд. Эрдэнэ сан. Өвөр хангай аймгийн Бүрд сум. Бүрд. Булган аймгийн Гурван булгсан. Тэгэхээр Өвөр хангай аймгийн Бүрд сум гэдэг ихэнх тэгээд байдаг байхгүй юу? Гол цөм тэнд байдаг байхгүй тийм ээ? Тийм ерөнхийдөө. Хоёр дэшээс сонцсон байна. Дөрөвт асуулт. Урнаа чи солонгос дуу мэдэх үү хүүхдийн дуу? Мэдэндээ нэг хамгийн дуртай дууныхаа ганцхан бадгийг дуучихдаггүй та хоёр. 곰새마리가 한 집에 있어. 아빠 곰, 엄마 곰, 애기 곰. 아빠 곰은 뚱뚱해. 엄마 곰은 날씬해. 애기 곰은 너무 귀여워. 으쓱 잘한다. Монгол үгтэй ижлэгийн санагдах юм. Нааширта хишиг. Брэв гэж хүүхдээ кино үзсэн юм байна уу? Мэдэн шүү дээ. Үзэн үстэй. Улаан үстэй. Улаан үстэй, буржгар улаан үстэй. Английн. Ирландын зоригт улаан үстэй ном сумаар харавдаг. За, Брэв хүүхдээ киноны гүнжээ нэрийг нэрлэнэ. Йоо. Хоорондоо ярилцаарай хүүхдүүдээ. Мэдтгүй юу. Кинон дээр бол нэр нь зөндөө гарч байгаа шүү дээ. Одоо ерөөсөө боломжч юу байгаа вэ одоо? Хөршөө холбоо байгаа шүү дээ. Хөршөөс асууж байна. Тэгэл болов. Зээгэр хийсэн Цээгэр хийсэн нэрээ. Зээгэр хийсэн нэр байдаг гэж шүү. За юу яах? Хөршөө яах? Хөршөөс болсон. За, хөршөө холбоо. За нөгөө Улаан үстэй нэг хүүхдээ үстэй Брэв гээд хүүхдээ нөтг штэ тэрний гүнжийнх нь нэр нь хин гэдэг юм бэ? 메리나 요 미린다 이래. Мерина. тий? Мерина юу те? За болох уу? Болсон. За баярлалаа. За орох уу? За. За юу болов? Тайлбарлаарай. Юу сая гарсан чи юу болов? Сая ингээд манай хөршөөс асуусан. Манай хөршмөр гадаа тоглож ич. Тэгээ буугаад очиод асуулаа л та. Хажуу юм те? Тий, хажуунаа. За юу гэж байна? Мерина. Мерита гэж Мерита. Тий, За. Мерида гэсэн Мерида. За хариултыг Мерита гэж авсан. За Брэв хүүхдийн киноны улаан устай гүнжин нэрийг Мерида гэдэг. Ирэхдээ баярлая. Гэрээ асуулт. За үүдний хонх байгаа тийм ээ? Хитэн ширхэг ийм доошоо харсан юм бөөрхий тавх шиг хэлбэртэй зүйл байгаа бай. Дуурдаг. Тийм ээ? Миний санахаар бол 5. Хоёулаа 5 гэж байна. Аав юу гэж бод? Тий 5 л гэж бодчих. За явж үзэх үү? За тэгье. Ингэнэ. Манай цасчхэр Замлаа. замлан 3 замтай. За тэгье. За юу. За хаавна. Тэр шүү дээ. За тоодороо. За ээж хэд гэж хэллээ? 5 гэж заав. Би бас 5 л гэсэн л дээ. 7 гэдлээ өглөө. 5 гэстэй. За хэлээ. 5 байна. Манай цасчхэр замлан 2 яста аргагүй л одоо гэр орноо сайн мэддэг хүүхдүүд байна. 450 мянган төгрөг авах эрхтэй болсон байна. За хүндэвтэр асуулттай орноо 5 асуулт үлдээ. Боломж байхгүй болсон. Тэгээ боломж байхгүй. Одоо алдах хэрэг байхгүй. 6 дахь асуулт. За одоо манай томчууд одоо энийг одоо шууд хариулах байх гэж байна. Би амархан асуулт асууя. Мантха цэцэн хатан киноны Батмүх Даян хааны ээж Шихэр хатан тоглосон жүжигчний нэр. Энэ бол ерөөсөө аав ээж нарт зориулсан асуулт. Хүүхдүүдэд ажиллаа хийсэн. Меридаг тайлбарсан. Замлан цасчхэр хоёроо гэр цэвэрлэгийн хувьд гэрийнхээ асуултаа хариулж та.
Хүүхдээ за одоо бод аав ээж. Баян болох жонгийн ээж гэсэн үг. Юу ихнэр гэсэн үг шүү дээ. Тэ за Сарантайгаа эхлэж бодож та. Жүжигчин Сарантуя Монгол улсын ардын жүжигчин Сарантуя. Хариултыг авлаа. За зөв хариулт бол Чихэр хатны дүр Баатар сүрэнгийн ямар жүжигчин гэж хүн чулууны нулимс тоглодог хин блэ? Цэрэн дайрцуу биш ээ. Хорхоо ингээ иддэг. Тэ нөгөө нэг цэрэн баг. Хорхоо ажилладаг. Хин блэ? Цэрэн баг. Баатар сүрэнгийн цэрэн багнд тоглож. Тийм үү. За манай нэвтрүүлгийн ерөнхий явагдагч хүн төв төслийг хэрэгжүүлж Tesa Properties мөн аз жаргалын амт Ice. Энэ сонд гэж Ice Mark. Одоо мөнгөтэй зочин яах вэ? Мөнгө аваад дараагийн. Мөнгө аваад дараагийн яд руу явах хэрэгтэй. За баяр та. За баярлалаа. Амт үсэ. За баярлалаа. Яг ингээд Исмаил тайжиг хэлхүү болгочдөг гэсэн чинь яг нөө цэрэн баг байгаа. Тухайн мөчөд гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр чин зэрэг хоромхон зур болоод өнгөрчөө. Би өөр секунд бодож ирсэн шүү дээ. За уцсгаалтай гэл. Гэтэ гоё юм аа.